Сайн бацгаана хүүхдүүдээ өнөөдөр багш нь та нартай Монгол ардын уламжлалт хэмжүүрийн тухай хичээл өгнө. Хичээлийн маань зорилго эд ямсыг төөс өмөр хэмжээг, дүн тоог нэрлэг, урт өргөн өндрийг баталгах. Сүүм гэдэг нь эрхээ уруу 7-3-2-ыг сунгаж хэмжсэн хэмжээг хэлдэг. Харин төө гэдэг нь эрхээ урууны үзүүрээс дунд хурууны сунгасан үзүүр хүртэлх хэмжээг хэлдэг байна. Зураг дээр юу байгааг хараад нэрлээрэй хүүхдүүдээ. Зүйтэй ширээ байна. Тэгвэл энэ ширээний уртыг бүгдээрээ сүүмөөр хэмжицгээе. Ширээний урт нийт хэдэн сүүм болсон бэ? Ширээний урт 5 сүүм болсон. Одоо тэгвэл ширээний өргөний хэмжээ. 1 2 3 Ширээний өргөн хэдэн сүүм болсон бэ? Ширээний өргөн 3 сүүм байна. Одоо ширээний өндрийг хэмжээ. 1 2 3 Ширээний өндөр нийт 3 сүүм болсон. Тэгвэл одоо саналны нийт өндрийг хэмжээ. 1 2 3 4 5 6 Саналны өндөр нийт хэдэн сүүм болсон бэ? Зүйтэй. Саналны өндөр нийт 6 сүүм болсон байна. Хүүхдүүдээ та нар гэр доторх зүйлсээ төө болон сүүмөөрөө хэмжиж тооцож үзээрэй.